Монгол улсад импортоор орж ирж буй мал амтны тэдгээрийн гаралтай түнсийн түүхийг бүтээгдэхүүний дийлэнх хувь нь Сэлэнг аймаг дэх Алтан булаг боомтоор орж ирдэг. Жишээлбэл гахаа шууны гаралтай бүх төрлийн махан бүтээгдэхүүн мөн дээрээс нь өндөг импортлогдсон орж ирдэг. За импортлогдсон орж ирсэн бараа бүтээгдэхүүнд галын байгууллагаас 20 цэрийн хэн шалгалт хийдэг. Үүнд болохоор бичиг баримтын болон бит шалгалт мөн дээрээс нь лабораторийн хэн шалгалтыг хийдэг. Бичиг баримтын шалгалт хийхдээ галын байгууллагаас тавьж буй гол шаардлага бол импортлагч аж ахуйн нэгж экспортлагч оронтой байгуулсан худалдааны гэрээ мөн дээрээс нь мал амтны гоц халдварт болон халдварт өвчнөөс эрүүл бүс нутгаас тухайн бараа бүтээгдэхүүнийг ачиж тээвэрлсэн гэсний гэрчлэх мал эмнэлгийн гэрчлэгээ галын ерхий газраас олгодог тухайн бараа бүтээгдэхүүнийг Монгол улсад импортлж оруулж ирэхээс өмнөх авсан байх ёстой импортын мэдэгдэл. За дээрээс нь тухайн барааг ачихта тухайн тээврийн хэрэгслийг тээвэрлэлтийн гормыг алдагдуулахгүйгээр ариутгал халдваргүйжүүлэлтэнд хамруулсан гэсэн акт зэрэг холбогдох бичиг баримтуудыг шаарддаг. За импортын мэдэгдлийг авахдаа тухайн барааг импортлагч аж ахуйн нэгж нь галын нэгдсэн систем болох КАПС галцгийн мэн сайтаар нэвтрэн орж дээрх шаардлагатай бичиг баримтуудаа цахимаар илгээн хүссэн газараас цаг алдалгүйгээр импортын мэдэгдлээ шийдвэрлэн авах боломжтой.